За энэ бас та бүхэнд нэг товчхон мэдээллийг өгье. Төрийн оролцоотой, төрийн эрх мэдэлтэй баригдаж байгаа барилга орон сууцны төвлөрсөн газрууд бол нийслэл Улаанбаатар хотод түлхүү байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За 9 байршил дээр нийтдээ 21694 айл буюу өрх орохоор 2025-аас 2028 оны хооронд хэрэгжиж байгаа 9 төсөл явж байгаа. Өнөөдөр бол гэрээн хийгдээд ажлууд нь эхэлсэн. Зарим нь 2025 онд үе шаттайгаар орох, 2026, 27, 28 онуудад үе шаттайгаар орох ийм 9 төсөл хэрэгжиж байгаа. За үүнээс гадна мөн бас барилга, хот байгуулалт, орон сууцчлалтын яамн дээр хэрэгжиж байгаа 5000 гаруй айлын залуус 1, 2 хорооллын төслүүд бас ирэх 2026 онд эхлэх гэж байна. За энэ нийт Улаанбаатар хотод төрийн оролцоотой хэрэгжиж байгаа энэ 21694 айл өрхийн энэ борлуулалтын асуудлыг засгийн газрын хуралдаан дээр өнөөдөр ажлын хэсэг гаргаж хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын сайд миний биеэр ахлуулж эрүүл мэндийн сайд Чимбүрэн, за боловсролын сайд Наранбаяр, за бусад сайд нартай хамтарч ажлын хэсэг байгуулж өнөөдөр ажиллаж байгааг бас та бүхэндээ дуулгая гэж ингэж бодож байна. За энэ ажлын хэсгийн хугацаа ямар хугацаанд байх уу, ямар журмууд гарах уу гэдэг дээр товч мэдээлэл өгье. За ер нь бол энэ он дотроо багтаад 2025 оны 11, 12 дугаар сард ажлын хэсгүүд засгийн газар танилцуулах ийм үүрэг чиглэлтэй ажиллаж байна. За энэ хугацаанд бол энэ эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, мөн төрийн албаа хаагч нарт энэ эх 2-3 жилийн хугацаанд баригдах төслүүд дээр энэ салбарт ажиллаж байгаа ажилтны албаа хаагч мэрэгчлэтнүүдэд зориулсан ийм орон сууцны хөтөлбөр болгож ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. За хамгийн нэгдүгээр ажлын хэсгээр бол бид нэр ипотекийн зээлийн асуудлыг, ипотекийн зээлийн их үүсвэрийн асуудлыг хаанаас олж болох уу, яаж гаргаж болох уу гэдэг энэ асуудлууд дээр нэлээд тулгуурлаж ажиллана. За мөн эрүүл мэнд, боловсролын салбарынхан, мөн дээрээс нь төрийн албаа хаагч нарын энэ судалгааны асуудлуудыг энэ ажлын хэсгүүд дээр явна гэж ингэж тооцоолж байгаа. За ямар эмнэлгийн ажилтан, эмч, багш нар маань орон сууцтай байна, хоёр дахь орон сууц байна уу? Эсвэл хашаа байшинд өнөөдрийн байдлаар амьдарч байгаа юу? Тухайн салбартаа хэдий олон жил ажиллаж байгаа ингээд ажлын хэсгүүд дээр судалгаануудаа гаргаад явна. Тэгээд энэ он дотроо багтаага засгийн газарт танилцуулах ийм чиг үүрэгтэй ажлын хэсэг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар гарсныг бас та бүхэнд дуулгая гэж бодож байна. Энэ ажлын хэсгийн гол асуудал бол яг энэ ажлын хэсэг төрийн судалгаагаа гарах асуудал байна. За миний тооцоосноор бол нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бол энэ багш ажилчид бол 22,000 орчим ажилтны албаа хаагч нар байгаа. За түүний тэн хагас нь бол орон сууц нэн шаардлагатай ийм тооцоо судалгаанууд бас байгаа. Ерөөсөө энэ ажлын хэсгийн гол чиг үүрэг бол ерөөсөө энэ эрүүл мэнд, боловсрол, төрийн албаа хаагч гэсэн энэ сегмент дээр ипотекийн зээлэнд хамруулж урьдчилгаа багтаагаар 5-аас 10% урьдчилгаа төлөх нөхцөлтэйгээр 6% ипотект хамрагдаж орох ийм боломж олцоо шалгууруудыг бас